Та энтэвигэмдээ үзэж байна. Сурон, скутер, мопедыг замын хөдөлгөөнд зохистой оролцуулах асуудлыг хуульчлах хуулийн төслийг өнөөдөр улсын хурлын чуулганаар хэлэлцлээ. За хуулийн төсөлд тусгаснаар тодорхой хэмжээний замын хөдөлгөөний дүрмийн сургалтанд хамрагдсан иргэн бичил тээврийн хэрэгсэл унах эрхтэй болохоос гадна насан туршаагүй иргэд сурон, скутер унахыг хориглох тухай заалтууд багтаж байгаа юм а. Сурон скутерыг замын хөдөлгөөнд эрсдэл багтаа оролцуулах зохицуулт бүхий хуулийн төслийг эцэслэн баталгад бэлтгүүлэхээр байнгын ороолоо шилжүүллээ. Хуулийн төсөлд сурон скутерыг явган үний замаар зорчуулахгүй байхаар зохицуулж байгаа бол ундаг дугуйг явган үний замаар хөдөлгөөн сэрэг үед оролцох боломжтой хэмээн хуульчлахаар боллоо. Харин сурон скутерыг явган үний замаар түрж буюу хөтөлж явах ёстой. Хэрэв явган үний зам хөдөлгөөн ихтэй бол ундаг дугуйгаар зорчигч автозамын баруун өвөөгөр мөн зорчно. Автозамын баруун өвөөгөр ундаг дугуй сурон скутер зорчих хэсэгт орон нутгийн удирдлагаас тэмдэг хязгаарлалтын зурвас зэргийг бэлтгэх үүрэг хүлээж байна. Насны хязгаар нь дээшилж जैन, дахиад замын стандартууд тавьж जैन, явган гарцаар унж гарчих болохгүй гэж जैन. Хурдны хязгаарыг нь доошлуулж जैन. Ингэхтэйг нь зэрэг чинь нэн үгүй хэлэхэд бараг нэг скутер битий унших уу, хориглож байгаа шухуу ийм зүйл болчихж байгаа юм биш үү? Одоо саяхан тэгэхэд энэ Сэлэнг аймгийн Баянгол сумын эмчнийг алдартай одон авах гэж явж байгаад осолд орсон хүнд тусламж үзүүлжсэн тийм ээ. Энэ бол бас л яг нөгөө хууль зохицуултгүйгээс явсан зам дээр осол болсон тэнд тэр Баярмаа эмч ингээд тусламж үзүүлээд явж байгаа жишээтэй. Тэгэхээр энийгээ тэр дагаж мөрдөж байгаа улсын хурлын тогтоол дээрээ бас нарийн зааж тэгээд хойноос нь шахаж явмаар байна. Төрийн захиргааны төв байгууллага за хууль зүйн яам, зам тээврийн яам, нийслэлийн удирдлагууд, тээврийн цагдаагийн алба тухайн үед бол ер нь дэмжих талд хуулийн төслийг дэмжих талд бол нэлээд сул ажилласан гэдгийг би бас өнөөдөр хууль санаачлагчийн зүгээс энд бас онцлон тэмдэглэхийг хүсэж байна. 2024 онд сурон скутер мопедаас болж 532 осол гарч байсан бол 2025 онд сурооны ослоор 5 хүн нас орж байсан юм а. Ослын тоог бууруулахын тулд хуулинд бичил тээврийн хэрэгсэл унах хүн заавал жолоо барих замын хөдөлгөөний дүрмийн сургалтанд хамрагдах ёстой. Сургалтыг бичил тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ эрхлэгч хялбар байдлаар зохион байгуулах үүрэг хүлээнэ. Явган замаарх юм бол 51-ээр торгоно гэд тусгасан байна. За явган гарцаар унаад явах юм бол бас 51-ээр торгоно. За 18 нас хүрээгүй байх юм бол 101-ээр торгоно. Хүүхэдтэй өөрийнхөө үнэмлэх юм уу жолооны үнэмлэхийг ашиглуулад хүүхэд нь унаад явж байгаа юм бол эцэг эхийг нь бас 201-ээр торгоно гэсэн. Ийм заалтуудыг ажлын хэсгийн зүгээс гаргаж өгсөн. Бидний хувьд бол аль болох нээлттэй чөлөөтэйгээр зөв зохицуултыг хий гэж бодсон боловч илүү одоо цаг үеийн нөхцөл байдлаас болоод өнгөрсөн жилдээ харьцуулахад харьцангуй олон тооны одоо тээврийн хэрэгслүүд гараад ирлээ. Компаниуд ч гэсэн олшроод байгаа учраас энийг илүү чангалж одоо зохицуултыг оруулсан зүв байна. Нийслэл хотуудад замын бүтэц маш муу. Дугуйн зам тусгайлсан дугуйн зам ер нь бараг байхгүй. Тэм учраас бидэнд өнөөдөр ерөөсөө нэн даруй энэ хуулийг хэрэгжүүлэх амин гол сүнс бол юу? Замын асуудал. Дугуйн замын асуудал. Мопед сурон тий бүгд дугуйн тусгайлсан замтай байх ёстой гэдэг шаардлагыг засгийн газар нийслэлийн одоо удирдлага засаг дарга энийг бүрэн хариуцж ажиллана гэж бодож байна. Бичил тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд зохистой оролцуулах зохицуулт бүхий хуулийн төсөл анх санаачилснаасаа 50%-аар өөрчлөгдсөн болохыг ажлын хэсгээс хүлээн зөвшөөрлөө. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс шүүмжлэл цөөнгүй гарлаа. Үүнд сурон скутер унах хуурдыг хит бууруулсан байна. Автозамын баруун өвөөгөр зорчуулна гэдэг эрсдлийг нэмнэ. Хуулийн төслийн ажлын хэсгийнхэн өөрсдөө скутер унаж үзээгүй бололтой зэрэг шүүмжлэл өрнөж байсан юм а. Гэхдээ цаг үеийн эрэлт шаардлага нэгэнт үүссэн учраас хуулийн зохицуулалт өгүүлэгдэж байгаатай парламентын гишүүдийн олонх нь санал нийлж төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм а.